Ховрын үрээр жумал төлөлтөлт газар тариалангийн ажлууд хэдийн эхлэж байна. Улсын хэмжээнд хөдөө орон нутгуудад цас зудгүй тогтун өвөлжилт болсон тул мал төлөлтийн байдал харьцангуй хэвийн явагдаж байгаа төдийгүй төлийн хорогдол багтаа байгааг холбогдох албанаас мэдээллээ. Энэ оны тариалалтын ажил 5 дугаар сард эхлэх төлөвлөгөөтэй байна. Тариалалтад зориулж 318 мянган гааг бэлтгэх ажил хэдийн өнөөдрийн байдлаар хийгдэж байгаа юм а. Одоогоор Улаанбуудан үрийн нөөц бэлэн тодорхойлбол дотоодоос Улаанбуудан үрийг хангах боломжтой гинэ. Энэ жил улсын хэмжээгээр бид 330-аас доош мянган гаад үртэрээ 15 мянган гаад төмс, 8 мянган гаад консен байгаа. За 20 мянган гаад малын тэжээлийн ургамал тариална гэсэн юм ерөнхий зорилт төвшүүлсэн. Тэгээ энэ зорилтын хүрээнд одоо хаврын тариалтын бэлтгэл ажил ороод явж байна. За түүнчлэн хаврын тариалтын бэлтгэл ажилд холбогдуулаад шаардлагатай хүрийн захиалах хүсэлтээ аваад нэгтгээд ингээд үндсэндээ бол нэг 10 орчим мянган тонн үрийг тариалан бэлтгийг дэмжигсэн улсын нөөцийн салбараас аж ахуйн жирэгдэд тодорхой нөхцөлтэйгээр олгох юм боломжийг бүрдүүлэх гээд ажиллаж байна. За нийт төлөвлөгөөгөөр 330 мянган га орчим үр тариа, 320 мянган га Улаанбуудай, 15 мянган га төмс, 8 мянган га хүнсний ногоо, 18 мянган га тэжээлийн ургамал тариалгаар тооцолсон байна. Салбарын зүгээс 2012 онд байгаль орчинд аюултай эрчим хүчний хэмнэлтийг давхар үзүүлэхүйц мөн удаан хэдэлгээтэй тоног төхөөрөмж аж ахуйн нөхцөл нэвтрүүлэх бодлогыг барин ажиллаж байгаа гэнэ. За нэмэлт мэдээллийг хүргэхэд эх 4-р сарын 12-нд Дархан уул аймагт тариаланчдын улсын зөвлөгөө болох гэж байна. За тус зөвлөгөөнд яамны удирдлагууд болон орон нутаг тариалан эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцож энэ ондоо ямар техник технологиор тариалах асуудлыг хэлэлцгээр бэлтгэл ажил хийгдэж байгааг албаны хүмүүс мэдээллээ.